1918 оны 8 дугаар сарын 21 өглөө нар ханын толгойд тусахын цагт Түшээдхан аймгийн Ламын гэгэний шавь хошуу одоогийн Баянхонгор аймгийн Богд сумын нутаг Ичээтийн голд нартай бороо орж Солонгот татах үед нэгэн хүн мэдлэхүйе Баатар эрд төрлөө хэмээн хот айлынх нь ихэд бэлэгшээжээ. 16 наснаас ангөрөө хийж байгаль орчин газар шороо уул устайгаан нэг ёсон дон ярьж сурчээ. Орог нуурын зартай дархан ойдвын шарын бүтээсэн захиур буугаар ан хийж явхад хожимын өдрийн мэрэгэн буудагчийн бэлтгэл хангаж явснаа Жамба хүү яахан мэдэх вүлээ. 1937 оны намар юмдаг бид ихэд 19-т байлаа. Зүүн зүгт халах гол хаваар Японууд давтлах гээд байна гэсэн яриа сонсогдох боллоо. Жилд нэг удаа болдог байсан цэрэг татлага тэр жил 2 дахь ам боллоо. Цэрэгийн албаны зарлан дууд хавхадан мосан дайснуудыг очоод ёстой нэг хядаад өгөх юмсан л гэж догдолж байж билээ. Тэгээд ардын цэргийн 8 дугаар дивизийн 23 дугаар хорооны пулеметийн суманд хуваарлагдлаа. Тэнд хилчин, харуул, пулеметчин, тогооч гэд чадах бүхнээ л хийж явлаа. 3-4 сарын өмнө хонгор нутагтан гар хийцийн захиур бууган үүрэн зээргөрөөстэй хөөцөлдөж явсан Жамба хүү гартан 5 өсөрдөг хурдан буу атгачихсан. Эх орныхон торгон хөлийн шугам дээр бүр ээлжийн мананд зогсож байлаа. Тэгээд ч зогссонгүй баг даргын сургууль дүүргэн Сүмбрийн 7 дугаар заставт тасгийн даргаар томилогдож 10 цэрэг ахлан хариуцлагатай үүрэг хүлээж байна. Газар орнон ёстой гоо жал нүх хонхор бөөрөг толгод бүрийн үлдээлгүй нарийн судалсан Жамба дайсныг няцаахан тимч амархан бишээ гэдгийг хизээний анч зөнгөөрөн тун сайн мэдэрч байлаа. Гол хүчээр эртэл Япончуудыг халах гол дагуулахгүй л барьж байх тушаалтай байлаа. Тэгээд засгийн даргын үүрэг гүйцэтгээд ингээ байж идэл 39 оноо үйл болохоор цагийн байдлыг хүндэрсэн. 1-р сараас эхлээд 1939 оны 10 дугаар сар хүртэл Жамбагийн аль хааж байсан тэр Сүмбрийн застав Японы төрөмхөлөгчдийн эсрэг ардын үүргийг бараг өдөр болгон шахуу үүсгэсэн. Цаг маш хүнд. 1938-аас 39 оны үйл бол халхан голын хэсэг ард чинь метр шахан гүнзгээс астай 45 градус хүртэл одоо хүйтэн тийм хүнд өвөл байсан. Олон одоо хилээ манай удирдах одоо Япончуудын эсрэг одоо байлдаж өөрөө хохирлгүйгээр дайсан тохирлож сууж гарч байсан. Энэ бол их ховор тохиолдолтой. Өөрөө богино жижигхэн биетэй боловч чадaltaй, хатуужилтай, зорисон хэрэгээ бүтээх гэж заавал олдог тийм онцгой чанарын хүн байсан юм дөхөөхий. За байж 1938 оны 12 сарын 20-нд байхаа та. Заставын даргаыг орлож байсан чогдон намайг дуудаад. Лавайлдагч Жамба. Талын манханд манаа хий. Орой 10 цаг гэхэд очсон бай. Юм яаж мэдхүү? Цаадуулчин төрүүлээд эзэлчихсэн байж магадгүй шүү. Тэгвэл нь хөөгөөд явал. Мэдээтэй яваарай гэлээ. Би тасгийн хаан Ланши намгар хоёртой явлаа та. Тэгнэ дайсан бидний байрлалыг хэдийн эзэлчихэж. Бид 3 харанхуйд сэмхэн ойртож пулемет винтоворон зэрэг галлаад олуулаан байгаа юм шиг л их дуу гарган уухайлаад л сүр бадруулаад гсэн чинь Японууд сандралдан зүтцгаалаа. Учиргүй олон зэрэг дайрлал гэж бодсон байх л да. Ингээд манханаа эзлээд байж байтал шүн дунд хүмүүс яваад л нэг л бишээ. Биднийг бүслэж байх шиг байна. Тэд нар чимээ гаргахгүй хичээсэн ч бид нар чинь талын хүмүүс. Ястай шоргоолж гүйхэгчээ сонсон шүү дээ. Тэгэд л дайсан 3 талаасаа дайрлаа. Сум улам хэрөөсч дайсан улам ойрцсоор бүр шивнэлдэж ярих нь хүртэл сонсогдож эхэллээ.
нилээн ойртуулж угаад хоёр гарнаад явуулж эхлэв. Нэгийг наан, нөгөөг нь жаахан цаана. Тэгтэл дайсан жимээг болчихлоо. Би чинь тэр үед застав дотор гарнатыг хамгийн холбор 39 м хүртэл шиддэг байлаа шүү дээ. Харанхуйд дайсан устж байгаа эсхийж мэдхийн аргагүй. За тэгэл буудалцсаар байгаад л үүр цайлгалаа. Цаснаас ялгарахгүй гэж цагаан өмнөг өмссөн олон дайсан харагдаж байна. Данши намгар хоёр маань ч өстой сум тоолон унгаж аргагүй мэрэгэн буудагчд гэдгийг харуулсан та. Аргагүй шүү дээ. Өвсөн дундаас цугойсон таргууны толгойч алддаг уусан юм чинь. Тэгтэл моторын дуу сонсогдож дайсны нэмэгдэл хүч ирж явгаас зайлахгүй боллоо. Одоо яадаг вэ? Яг уу эндэл үхсэхэн үзэхээс өөр ухрах зам байхгүй. Манай хоёр ч санаа нэг толгой дохиж байна. Тэрхэн хооронд үнсээд үлдсэн эмээ минь нүдэнд харагдах шиг болсон. Тэгтэл баруун манхан дээр нэг морьтой хүн гараад ирлээ. Манайхан баярлсан ч гэж юу. Үгээр хэлэх нь аргагүй. Тэднийхэн ирж байгааг мэдэгдүүлэхгүй гэж дайсны өдөөс улам ч ширүүн галлаа. Тэгтэл шогдон дарга ирэнгүүт юм. За зоригтой үзэлцсэн шүү гэд булганы дамжин сөрөнд Винтовын бөмбөгээр буудахыг тушаалаа. 500 м ордож явсан дайсны машиныг ганц бөмбөөр яастаа нэг бууд авсан да. Тэгэхэд бид Винтовын бөмбөг гэж Япончуудын мэддэг тэмийг авсаар зэвсэгтэй байлаа. Тийм болохоор Япончууд Монголын цэрэг болгон их буутай гэцгээдэг байсан юм лээ. Ингэж бид 15 улаан дайсны 60-аад цэргийг устгаж 40 гаруй үгийн бичиг баримтын хамт олзолсон даа. Энэ бол миний оролцсон анхны тулалдаа байсан юм. Тэгэд бас хэвгүй байсан шүү. За сүүлдэн болж мөрж даасчихсан л дөө. Тэгэл яг уу чогтон дарга дуудаад л за жамба явнаа хөө. Тагнуулгий. Амьд хэлбэрэж ир. Тэр нэг мэд, энэ нэг мэд. Гэдэл тушаан. Тэгэхэд загтансан газар маажих шиг л болдогсон. Залууч байж та. За нэг удаа отрядын комиссар Борын цэвэгживэ хамт хил дээр тагнуулын үүрэг гүйцэтгэж явахдаа дайсны 12 зэрэг нэг офицерыг эрд зөргийн хүчээр буулган аваад тууж явжээ. Хоёулаа. Жамбагаа гол үүрэг гүйцэтгэж. Манай ангийн цэргүүд их хатуужалтай. Зоригтой, авсбат, сэргэлв, бие биенээ их хайрладаг аминэгтэй улс байсан та. За дээрвичхөө тонгуудын Монгол улсын эдийг тагнуулуу нохойтой явган нутгуу мортернатай хамгийн сүүлд бол машинаар энэ намайг хамбурдаа талын манхан энэ хойшоо хулгалтын манхан гэж вэ. Энэ дархан уулын ард талаар ингэж өчтөг болсон. Манай застав 70 км газар өргөнөөрөө хаяцдаг хүнээрээ хүн чамаагүй тэгээд чамаагүй. Ийм хүчтэй байсан. Сэнгэт дайсны вэцүүд нарийн төвхтэй улам ширүүсэж чөтөктэй улам одоо янзур сайдагдаж манай улсын эдийг 1939 оны 5-р сарын 11-ний өдрийн 11 цагаар орчим. Та цагаа яасан мартахгүй өмгөөрөө мартахгүй хэлчүүн бол хэлтэргөө хэлтүүза ямар аргоноо хэлчнээ юу зүссэн гэдгийг бол хэлчих хоёросоо толгой ташин дэшигдсэн. Тийм учраас үгүй таны ачилгаа хэлсэн ачилгаа нотог сайн мэдчихвээ. Монгол цэргийн нэг сайхан чанар байдаг. Тулалдаан дээр сэтсэн нөхрийнхөө шарлыг орхиддаг. Гасар өнгөж нэг дайчин нөхөр маань байлдааны талбарт амир үтсэн юм. Чогдон дарга
Шарлийн олж ирэхийг туушаалаа. Шөнө нь шагдар бид хоёр сэмхэн гэтэж явсаар дайсны талбараас олоод үрээд ирж очивлээ. Эд сайн нөхрөн алдах шиг хэцүү юм байхгүй шүү дээ. Нэг өдөр намайг отрад дээр дууддаг юм. Тэгний дорнотын төв дээр маршал чой болсон өөрөө ирж гисэн. За хөө чи чинь яадаг гинэ. Алдалгүй бууддаг гэлөө гэж асуулаа. Тэгээд маршал миний ангирт байлдааны гавьяаны улаан дугийн утан зүүж өгöd. За нөхөр байлдагч сайн байлдаарай гэд гар барьлаа. Би тэгэхэд юу болж байгааг ч сайн ойлгоогүй. Чогдон амжиж ирээгүй болчих. Бид гуравч өнгөрсөн юу одонтой мантай. 1939 оны галхлын дайнд би тэнд 21 настай байлаа. Ингээд Дандарбаатар векер бол нэг үеийн хоёроо. Ингээд Оронтыг бол Чөөхөв жанжин Лавсрын генерал хоёр бол хамаандалж байсан юм аа. Гарамгай хилчин нур пилин жамба эх орныхон төлөө амь хайргүй тулалдаж онцгой гавья байгуулсны учраа 3 сарын дотор байлдааны гавьяаны улаан тугийн утангоор 2 удаа шагнагдаж байсан юм. Миний сүрхий сайн гэж юу байх вэ? Сайн дарга, сайн нөхдөөхөө хүчээр л явна шүү дээ. Та бүгдийн хүчин Монгол улсын баатар улсын явдалтай их баярлаж явдгийг би хэдий 24 дугаар этраад 65 жил Монгол улсын хэлийг хийзээгүй хамгаалж тэгээд энэ 65 жилээр энэ урьдах багтаж би ирсэндээ маш их баяртай байна. Манайхан зөөхүүлэн болохлоор баг хүчээр найдвартай хохирлгүй хамгаалах туршлага суусаар л байлаа. Эх орон нутаг усаа гэдэг. Таанч сайхан шүү. Гото шумуул хүртэл бидэнд тослох шиг. Тэр бидгийг хэл ээлсэн биднийг явхалаар хатуураад дайсныг явхалаар нураад байгаа юм шиг л санагддаг юм да. Эх орон ард түмнийхэн төлөө бид заавалжгүй ялах ёстой гэсэн ойлголт хүн болгонд нэвтэж шингэсэн байсан та тэгэхэд. Бид нэр их нутаг элгэн саднаа хамгаалж чадсан. Бидэнд зөвлөлтийн дайчид ёстой нэг амь хайрлалгүй тусалсан юм шүү дээ. Тийм их өгөөмөр тусыг яаж мартах вүлээ дээ. 1939 оны 11-р сарын 7-ны өдрийг би юу мартдаггүй юм. Тэгэхэд Октябрын маярын 22 жилийн ойд би Монголынхан хэлжтийг төлөөлөн оролцсон юм. Сүртэй сайхан цэргийн жагсаал хараад үгүй ер нь зүүдэлж байгаа юм шиг санагдаж байж байлаа. Да мөнч сайхан байсан да тэгэхэд. Халах голын дан манай ялалтаар дуусаад. Тэгээд 50 цаг болох нүдэ гэтэл 45 оны чөлөөлөхөд ам боллоо. Тэгээд би тагнуулын албанд тэмээ унаад зүвсэн хөргөж улсын хэлийг нааш цааш тамч олон давсан та. Таньж мэдэхгүй газар оронд дайсны дунд ёстой шорон чургах нь холгүй явах чинь
харагдаж баригдах юмгүй харанхуй нөхрөө мүлхэж байгаагаас ялгаагүй. За энэ тухай яриад ч барах юм биш дээ. Бас баруун хэл дээр бодлоо дасрахгүй. Аспаны дээрэмчид амар заяа үзүүлэхгүй цаг байлаа. 1948 онд тийшээгээ томилогдож гэр бүлтэйгэн явлаа. Манай зэсмаа бас хэлчин байсан да. Бид хоёр чинь цэрэгт байхдаа танилцсаж 52 жил ханилсан улс шүү дээ. Хөрхидөө хүний ховор сайн хань байсан да. Аспаны дээрэмчид чинь их харгис. Хил рүү дайрч манай дарга зэргүүдээс гиндүүлэн олзолж аваачаад тамлан алддаг байсан. Ярих юм биш. Тийм л хүнд хэцүү үед халамжтай хантай байна гэдэг мөнжих түшигтэй те. Тэр миний байтаг вогдод бүр миний бие хамгаалагч хүртэл болж явлаа шүү те. Мөр харах санаатай суух гэхтэн вэ чи яах нь вэ? Цаашаа яв гэхлээр тэр ярихгүй чамайг аваад явчихвал яах юм гэж ирээд л хөрхи винто бараад сахиа зогсож идэгсэн. Онц хэлчин цэргийн гав яана ядамтай. Надад 10 сайхан хүүхүүдэд төрүүлж өсгөж өгсөн дөө зайлвал. Тэр Аспаны дээрэмчдийн эсрэг тэмцэлдэд амжилттай үүрэг гүйцэтгэжсэн учраас 3 дахь удаага Улаантүг одон гарч хагнагдсан шүү дээ. Монгол улсын хэмжээндээр 3 дайнд оролцсон Монгол улсын тусгаар догтол нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах үйл хэрэгт одоо 1939, 1945, 1940 оны баруун хэлгийн тулгарсан энэ 3 дайнд 3 ууланд нь зүгээр жинхэнэ ажил хэрэгчээр оролцсон хүн бол ганцхан Жамбагаа шиг байдаг юм л да. Жинхэнэ одоо зүтгэж байсан хөө хамгаалж чадсан юм хөгжүүлж чадах байлгүй. Ер нь ч хүчээ нэмэрлээ гэж бодлоо. Ингээд жолооч болохоор шийдлээ. Тэгэхдээ даргын дэрэг барихгүй. Тээврийн жолооч болно. Тэгээд батлан хамгаалах яамны тээврийн тэг 26 дугаар ингээд тэрэг барилаа. Тэгэд хаанал гангачиг цас суд болно. Тийшээгээ юм өдрөнд явна шүү дээ. 1960 оны үйл байха гой балтайд цасанд богдсон малчдад хоол унд өвс тэжээл хүргэх гэж майнд нурамтын давааны их цасыг 13 хоног ухсаар явж хүргэж байж билээ. Тэрнийхэн төлөө шударга журам медалиар шагнаглаа. 1980 он шиг үлээдээ Увс аймагт их цас орж зууд болоод Тэшээгэн өвс ачиж тусламж хүргэхээр чиргүүлтэй машинтай гарлаа. Тэгэхэд хөгшин маань намайг гаргаж өгөөд дараах нь хүүхдүүдтэй "Үгүй энэ ер нь ямар үйлтэй хүн бэ? Залуу зандан насандан 3-3 дайны хүнд хүчрийг туулж хаад одоо 60 гарсан хонин бас зууданд яваад өгдөг. Энэ өвгний амьд минь ирэхийг үзэхгүй байхаа да гэд уйлж байсан юм гэдэг. Гэвч би та нартаа хүрээд л ирсэн. Хүүхдүүд минь. Аав чинь зөвхөн дайчин тугийнхан өмнө л согдож явсан цэргийн хүн шүү дээ. Ирэлгүй яах вэ? Ялах гэж зүтгэсээр явтал нэг л мэдсэн дахиад 26 жил болчихсон байх юм да. Цаг хугацаа гэж харуулсан сум шиг л өнгөрөх юм да. 79 онд маршал Цэдэнбал надад улсын баатрын 5 хошуу гардуулахдаа "Чи бол тайны Чбаатар, энхийн Чбаатар" гэж хэлж байж билээ. Тэгэхэд л би үнэхээр их ч баярлсан, их ч бахархсан да. За Монгол улсыг хил хамгаалсан элчин дайчид одоо халуун баяр өргөж
70 жилийн ойлголтоо тохиолдуулан та өгдлөө мэнчилгээгээ дэвшүүлье. Хүнд бэрх цагт энхийн харуулд нэгэн эгнэнд алб хашиж явсан дайчин нөхдийн дүр зураг хагас 100 жилийн турш сэтгэлдэн хадагдан үлдэж орчлонгийн явдлыг тунгаан яваа. Энэ л Ахмад хэлчэд бидний амьд түүх, амьд архив өнөөсөө бов. Тэр хүүхдэн тэр манай уртнаас тэр манай чуулгад дуучин байсан шүү дээ. Тэд нэр тэр одоо баярлж байгаа маа. Эсгийнхээ одоо тэр жиргэлж байсан бас олон түмэнд үзүүлж манай аав ээж удам угсаанд ийм хүн байсан юм. Ийм гавьяа байгуулж байсан юм. Эх орны хамгаалал хөндлөө өөрийн амь бие халуун цусаа хайрлахгүй тэмцэж явсан хүн юм шүү гэдгийг нийт үзүүлэхийн тулд одоо музей байгуулж байгаа. Манай Монголд гэр музей гэж юусэн байхгүй. Энэ бол сайн хэрэг. Тийм ээ. Баатрууд гэдэг. Эр зэргийн тангараг тан насан турш үнэнч байж эрт сэлэм халуун сумыг амь хайргүй сөрснийхэн төлөө эх орносон юу ч гуйж яваагүйдэн мөнхөд баатрууд байдаг юм. Аттад тамсаг баян түмнийг мартын аргагүй дурсгалдж illүүд маргад эрдэнийн залуунаас минь морин дил дээр сэлэмшиг явлаа. Миний залуунаас ани жилийн цэрэг явлаа. Миний залуунаас алдруу хөл хоёрын дундуур ассан гал шиг бадран өнгөрлөө. Ахны маннад зүрмэглэхтэй амаргаа зүдэндээ магтааж явсаж амгаа шарги хагшинхэн чимээ анирдан сэрэг шуушиг явлаа. Миний залуунаас ани жилийн цэрэг явлаа. Миний залуунаас алдруу хөл хоёрын дундуур ассан гал шиг бадран өнгөрлөө. Зэрэг цамцны энгэрийн хадаасанд цэцгтэй алчурнэвт гандаад хүсэл дүүрэн залуунаас минь хүлгийн дэл дээр туг шиг явлаа. Залуунаас ани жилийн цэрэг явлаа. Залуунаас алдруу хөл хоёрын дундуур ассан гал шиг бадран өнгөрлөө. Ассан гал шиг бадран өнгөрлөө.